бол мондөг мэдрэмжтэй залуу сэтгэлгээтэй өвөө байна. Ястай. Намайг дааж онгороо гэсэн юм. Өвөө is back. Өвөө гэж наалт юм аа гинэ. Нэг ард түмэн штэ бид нар. Нэг улс штэ. Нэг Монгол штэ, тэ? За сайн байцгаана уу. Төрөө маань өвөө өнөөдөр танд юм уншуулна гинэ. Тэгэхээр би одоо дуу сонсох юм гэсчээ юм уншуул, юу уншуулах гэсэн чинь таны нөгөө нэг надтай хамт ингээд нөгөө сонссон дуунуудын талаар манай залуучуудыг хөөх юм бичээд байна. Энэ худлаа яриад гэсчээ нэрээ та унших нэ. Тэгээ онгоргоод тэгэхээр унших гал байж байна. Нэрээ юу ин хараа. Яг тань шиг нас тогтсон хийсэн зүйлтэй хүмүүс ингэж залуусын сонирхдаг салбарт орж ирэн үжил бодлоо хилдэг болж байгаа нь яг өнөөдөр Монголд хэрэгтэй үйл явдал болж байна. Залуус сонирхолтойгоор үүх түүх сонсох хэрэгцээ их байдаг шүү. Болж штэ 65 лайк авчих. Өвөө бол мондөг мэдрэмжтэй залуу сэтгэлгээтэй өвөө байна. Штэ. Намайг дааж онгороо гэсэн юм. Ийм сайхан юм мэддэг настай хүний дүгнэлтийг сонсохоос сайхан байна шүү, баярлаа гэн баярлаа өнөртөө. Өөрөө хийж үтсэн, хийсэн бүтээсэн зүйлтэй хүн л ингэж бусдын хийсэн зүйлийн үнцийн цар хүрээг ойлгож мэдэрч чаддаг даа гэн. Өө ямар гоё юм бэ. Урлаггүйгээр амьдрал утгагүй л дээ. Гоё үг бол сонслоо гэн. Ямар гоё хүнд урам өгдөг юм бэ. Өстөө баярлаа хүүхдүүдтэй. Төвчээрээ харж өрөөл гэж ямар гоё үг вэ гэн. Яг энэ амьдралаас гарсан үг шүү. Төвчээргүүний ард юу байх ёстой лээ. Хөгсөн залуу нэгнээ үгүйсгдэг энэ цаг үед ийм реакшн бичлэг хийж хоёр үеийг холбож өгч байгаад баярлалаа. Нэгнээ хэмлэх амархан харин яаж зөв талаас нь холбох нь хамгийн чухал юм шүү. Яг үнэн шүү. Дүүдээ баярлалаа. Гоё дүгнэлт байна. За нөгөө төр нэг дууны юу байна. Тамхилах зур гэд чийсэн нөгөө цоргийн тухай те тэрийг сайн байцгаана уу жамсран жугаа сайхан жүжигчин гин ардын жүжигчин жамсран жугааг ярьж байгаа юм болов хуучин сумын нууцад би сэргийлхийн цагдаагийн дүрд жамсран жугаа эсрэг тал тоглож ирсэн өстой гоё юм байсан өвөө is back намайг л магтаад байна шүү дээ дахиад гин ястой гоё супер амжилт дахиад үргэлжлүүлээрэй гинэ. Ингээд урам өгөөд онгороод харч өвөө нэстэй зогсохгүй шүү дээ. Энэ реакшнийг ямар удаан хүлээвэ гинэ. Хөөх юм би. Өвөө гэж наалт юм аа гинэ. Үнэхээр баярлаж байгаа шүү хойтой гинэ. Хөөх юм бэ. За тэгээд ийм ах нарын сэтгэл сонсох бас гоё байдаг юм байна. Өвөө болоод ингэж сууж байх юмсаа гэн суулгүй яах вэ минийх үү. За энэ өстой. За ингэж өнөртөө залуучуудтай өстой баярлалаа. Намайг настай гэж голлгүй хөөрхөн комментууд явуулаад байгаад өвөө өстой эргээ залуу болох шиг боллоо. Өстой гоё байна. Та нарт өстой их баярлалаа. Ингээд бие биентэй гоё урам өгөөд ингээд гоё бие биенийг ингээд хөөх ингээд юу гэдгийг ингээд урмын үгээр ингээд гайхаар хүн чи ерөөсөө сэтгэлийн амт нь штэ би боддог байхгүй юу сэтгэл гэдгийг би ингээд юм сав гэж боддог байхгүй. Тэгээ энэ сэтгэлийг тийм муухай уг хараал атаа житөө тийм юмар биш дандаа гоё тийм эерэг гоё баярын гоё тийм талархлын үгсээр сайхан сэтгэлээр сайхан одоо тийм ариун санаа тусч хүсэл мөрөөдөл цэцэг жимс ариун явдлаар гоё дүүрэн хийсэн гэж өвөө нь боддгийг. Энэ бол бас хүний эрүүл мэнд амьдралд маш хэрэгтэй зүйлтэй. Тэгэхээр сэтгэлээ бохир зүйлээр та нар минь битгий хортуулж битгий дүүргээрээ сэтгэл чинь сайхан ариун байх юм бол амьдрал чинь бас л адилхан тийм ариухан гоё
болно шүү гэж бас хэлмээр байна. Тэгээ та нартай үнэхээр баярлалаа. За тэгээд дараагийн гоё ингээд уулзалтуудаар өвөг онгороо тавиулаа. Онгороо нэг залуучууд хөгчүүдийн хооронд бас нэг тийм нэг тэд наснаас дээш нөхөж байж Монгол хөгжиж гэдэг юм уу нэг тийм юм яриад байдаг. Тэр бол бас болохгүй л дээ. Тэгээд хөгшин залуугүй бүгдээрээ л сайхан эвтэй найртай нэг ард түмэн штэ бид нар нэг улс штэ нэг Монгол штэ тий нэг сайхан гоё сэтгэлтэй хамтраад нэг эх орноо нэг гоё болгочих юмсан тий нэг дэлхийд нэг монголчууд нь ямар гоё юм бэ. Гэхдээ Монголыг өстой бахархуулж байгаа маш олон зүйл байгаа. Маш олон амжилтууд байгаа. Спортоорч тэр урлагаарч тэр тий Монголын залуучууд Монголын ард түмэн бол үнэхээр гайхалтай. Үнэхээр оюуны потенциалтай байдаг байхгүй. Төгөлдөр хуурын олон улсын тэмцээн гэдэл Монголынхан хамаг алтын авчдаг. Тэгэл оюун ухааны олон улсын тэмцээн уралдаанд монголчууд л бүгдийг авчдаг тий. Тэгэл одоо ингээд бодоход бол спортоорч гэсэн тэр ингээд яриад байвал зөндөө юм байна. За ингээд дүүнэртаа хүүхдүүдтэй залуучуудаа маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ хамтдаа шүү. Алж гинэ. За